За тэгэхээр би та бүхэнд өнөөдөр юуг харуулж байгаа юм гэхээр WoW дээр Элдорадо хотоор аялж үзүүлээ. Тэгингээ ерөнхийдөө хэд хэдэн түүхүүдийг тайлбарлаж авчиж гэж бодож байна. Элдорадо хот гэж ерөнхийдөө ямар хөө харагддаг юм бэ гэхээр та бүхэн санаж байгаа. Энд Google-ийн нэг үзэг хүмүүс бол үзчих хэрэгтэй байх гэж би бодож байна. Энэ Google-тэй киног ер нь үзчихсэн хүмүүс байгаа хаа гэж би бодож байгаа. Тэгээд Элдорадо хот гэдэг ерөнхийдөө нэг юм дөрвөлжин бичих үсгтэй. Тэгээд энэ одоо би энэ дээрс Элдорадо гэдэг ингэ хайх юм бол ерөнхийдөө Google-ийн киног гараад ирнэ. Одоо та нар ингээд харах юм бол нэг дөрвөлжин бичих үсгтэй хотоор ингээд аялж байгаа шүү дээ эднэр чинь. Маш их баян хот тийм үү. Тэгвэл би одоо Элдорадо хот руу одоо та бүхэнд аялж үзүүлэх гээд байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдөр чинь 2025 оны 4 сарын 3 буюу шөнийн 1 цаг 13 минут болж байна. Дөнгөж нэгсэн доо 3 руу шилжсэн гэсэн үг. За тэгэхээр би одоо Элдорадо хот руу. Одоо та нар энэ зургийг хардаа Элдорадо хоттой жоохон төстэй харагдаж байна уу? Одоо энэ зургийг хардаа энэ хоттой төстэй харагдаж байна уу? Одоо хатгалж байгаад энэ зураг мургийн та нар хардаа төстэй харагдаж байна. Тэгээ яг Google-тэй кинодтойгоо ерөнхийдөө нэлээд төстэй дөрвөлжин хийцтэй байгааз. Та нар яг ингээд одоо энэ хотыг нь хардаа. Ямар харагдаж байна? Дөрвөлжин хийцтэй энэ тэр хотыг ингээд байгаа байдаг хардаа. Ямар харагдаж байна? Энэ Элдорадо хот. Та нар яг энэ Google-ийн киног нь үзчихсэн бол тийм үү? Энэ Google-ийн киног нь үзчихсэн бол Элдорадо хотын юм юунуудыг та нар яг яаж харагддгийг мэдж байгаа тийм үү? Дандаа ингэ дөрвөлжин. Энэ нэг арталтнаа энэ нэг дүрс яг одоогоор би бүрэн киног нь үзүүлж чадахгүй болохоор бас сайн та нарт яг тэр энэ арталтнаагаа энэ хот нутгийг нь би сайн харуулж чадахгүй л шиг байна л та. Тэгээ ерөнхийдөө энэ индианчууд гэдэг байгаа штэ. Эднэрийг чинь ерөнхийдөө юу юм бэ гэхээр троллуудаар төсөөлөд хийцсэн юм шиг байна гэж би бодсон. Троллуудаар. Одоо та нэг харах юм бол дандаа троллууд байгаа. Дандаа троллуудаар ингээд дүрслээд хийцсэн юм шиг надад ингээд санагдаж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө бүгжний эзэн киноны анх зохиол анх тэр юм одоо оркуудыг анхлаад гаргаж авсан санаа нь анханасаа юу байсан бэ гэхлээр тэр бүгжний эзний анханасаа тэр санаа нь юу байсан бэ гэхлээр ерөнхийдөө нэг юу байсан бохоггүй. Оркуудыг монголчуудаа санаа авч хийсэн гэдэг бохоггүй. Тэгвэл индианчууд анх яг яасан бэ гэхээр монголчуудаас дараад нь тийшгээ эртний үед ингээд
индианчууд руу ингээд тэр тийшээ салсан тийм өвөг дээцүүд нь магадгүй индианчууд байсан юм шүү гэдэг бас нэг тиймэрхүү юм явагдах байхгүй. Ерөнхийдөө Индиа хүн Монгол хүнийг ингээд жоохон төстөө царайтай тийм үү. Тэгээд бодохоор оркуудыг одоо би энэ дээрс би одоо чи ингээд гараад харуулъя л да. Оркуудыг чинь одоо юунаас санаа авч хийсэн бэ гэхлээр монголчуудаа санаа авсан. Тэгвэл троллуудыг хинээс санаа авсан бэ гэхлээр миний харж байгаа индианчуудаас санаа авсан бах магадaltaй байдаг байхгүй юу? Тэгээд дээрэс нь индианчууд л одоо яг энэ Элдорадо хотыг энэ Элдорадо хотын төлөө хотыг хайж, Баян хотыг хайж ерөнхийдөө маш их хэмжээний дайн цус урсгаж исэн гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд одоо чинь би нэг юм харуулъя л та зүгээр. За троллуудыг Индианга ботчих заяа. Энэ троллуудыг Индианга ботчих заяа. Ерөнхийдөө энэ троллуудыг Индиан. Тэгвэл энэ оркуудыг монголчууд гэд ботчих заяа. Оркуудыг бүгшний эзэн дээрээс яах нэг монголчуудыг санаа авч анхлаа бүгшний эзэн. Тэгээд тэр бүгшний эзэн зохиол дээрээс маш олон одоо энэ Warcraft одоо тоглоомнууд бас холбогдолтой байдсан болов уу гэж би одоо боддог байхгүй. Тэгэхээр би юу гэж бодож байгаа юм гэхээр амхандаа монголчууд төрхийг би бүтээх гэж үзээд тэгээд явж хахад хордгийн талаар одоо чинь би энэ human энэ alliance талынхаас энэчээс ямар нэгэн дүр сонгочих юм бол саяны тэр Элдорадо хотод би өөрөөр хэлбэл очиж чадахгүй гэсэн үг. Харин энэ хорды талаас нь сонгоно штэ. Энэ хорды талаас нь очих нь бол би саяны Элдорадо хотод очиж чадна. Энэ Alliance талаас нь сонгож штэ. Тэгвэл би Элдорадо хотод өөрөөр хэлбэл очиж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгээд би яасан гэхээр миний ихэнх дүүрүүд ерөнхийдөө Alliance талд байсан байхгүй. Энэ хүн чоноо Alliance тал, энэ Elf Alliance тал, энэ одоо Alliance тал тэгвэл би нэг оркуудаар сайхан тоглож үзсэн байхгүй. Тэгсэн чинь яасан гэхээр нэгсээ Элдорадо хотыг олцсон байхгүй. Тэгээд энэ Элдорадо хотыг олчихгохдоо би одоо яах гэж байгаа юм гэхээр хэрвээ энэ Элдорадо хотоос магадгүй дагалгавруудыг биелүүлээд явах юм бол нэлээх алт мөнгө шагналт нь авч магадгүй гэж би зүгээр одоохондоо дагалгаврыг би биелүүлээг болохоор сайн мэдгүй л. Гэхдээ эдгээр зохиолоогоо энэ дагалгавартайгаа уялдуулж хийсэн бол магадгүй тийм байгаасаа гэж би дотор зүгээр бодож байна. Зүгээр тэгэх юм бол арай илүү түүхтэйгээ энэ газар нь гоё уйлдаж өгнө штэ. Тийм ээ? Тэгээд би бас нэг юм хийсэн. Юу хийсэн бэ гэхээр энэ бол Элдорадо хот бол мөнөөсөө мөн байгаад байгаа байхгүй юу? Миний харж байгаагаар. Яг тэр нэг монголчууд чинь дээр бас нэг дөрвөлжин биш үсгтэй байсан штэ. Бас маш их өндөр тухайн үедээ бас хамгийн өндөр хөгжилтэй, соёлтой тийм ард түмэн байлаа шүү дээ. Ерөнхийдөө монголчууд чинь дэлхийг хатгаж явж исэн. Тэгэд энэ газар өнхөдөө хаана идэм бэ гэхлээр одоо энэ World сайн. World-ийн Азеротын зандалаар дээр байдаг байхгүй юу? Зандалаар. Одоо би энэ Зулдазар гэдэг газар дээр л энчил байл та. Эдгээр дагалгавруудыг биелүүлээ явах юм бол магадгүй тийм үү? Ирээдүйд тийм үү? Яг биелүүлээд нэгэн томоохон шагнал авч магадгүй гэж би бас зүгээр бодож байгаа байхгүй. Тэгээ би ерөнхийдөө морио унаад бүргэдээд Монгол бүргэдээ шонгон шувуугаа дагуулад
Тийм үү? Тэгээд дээрэс нь хасар басар нохоогоо дагуулад явж дайнд бол ингээд энэ юунд дээр бол ингэж явж болж байгаа юм л та. Бас сонирхолтой. Many greetings. Good fortune to our friends. Stable Master нь хаана амлаа. Энэ за. За тэгээ энэ хотоор юу ч хэлээс нэг жоохон аялаад үзье заяа. Та нарт нэг сонирхолтой дотор нь оруулаад нэг жоохон юм үзүүлээд гэх юм. За энд нэг даалгавар авч болох нэ. We have far more important matters to address. Дандаа ингээд дөрүүл чинь яг нөгөө нэг юу шиг байгаа сте. Юу гэдэг вүлээ. Индианчуудыг тролло санаа авсан, монголчуудыг орко санаа авсан. Тэгээд мэдээж хэрэг манай монголчууд ч дээр үедээ маш баян байна тийм үү. Маш олон улсыг эзэлсэн, дэлхийн төлөв эзэлсэн. Тухайн үед бол хамгийн том улс орн байсан. Тэгээд ерөнхийдөө зарим нэг хэсгүүд нь тийм үү одоо чинь нүүдэлсэ гэж бодоход нүүдлээд явлаа гэж бодоход бас л тухайн үедээ бас баян байсан байх магадaltaй байгаа даахгүй бас өндөр соёл иргэншилтэй. Тэгээд We have far more important matters to address. Одоо та нар зүгээр энэ хотын нэг дүрс хэлбэрүүдийг ингээд хардаа. Гайхалтай яг л төрдөөсөө юу байгаа хэвчээ. Welcome to Zuldazar. The sun grant you strength. Zandala. Энэ одоо Зандаларын хаан, Элдородын нэгсэнд хаан гэсэн үг. Тэгэд аян жоохон индиан руу ая сонсогдож байгаа байхгүй юу? Princess Talanji is sending us to Nazmir. We're gonna need your pterodaxis to get us there. I will not see my pets become food for the blood trolls. No one comes back from Nazmir. Pterodine? Now, this ain't a discussion, sister. That's why we're not bringing the crew. Not until we know more. За тэгэд би одоо энэ чинээс юу үзүүлэх гэж байгаа юм гэхээр үзэгчдээс нэг хэдийн юм асуунаа. Би амуудаа монголчууд төр төрхийг бий болгох гээд байгаа гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгээ бүргэдээ дагуул авч ясан дээр үү аль хасар басар нохоогоо дагуулад авч ясан дээр үү гэдэг юм асуучмаар байна.
Тэгээд ерөнхийдөө энэ бичлэгээ өндөрлөе гэж бодож байна. Тэгээд энэ зандалаарыг шүү энэ Элдорадо хотыг хайж бас маш их цус урсгасан билээ энэ европчууд ерөнхийдөө инженеучуудын мэдгүй нэг тиймэрхүү түүхэл бас маш их сонсогдож байсан. Элдорадо хотыг хайгаад тэгээд тэр маш их тийм юу зарцуулсан гэж байгаа хөө хүч маш их мөнгө зарцуулсан. Тэгээд дээрээс нь хамгийн гол нь маш их цус урсгасан явдал болсон гэж үздэг юм билээ. Нэг тиймэрхүү түүх би дээр нэг хайлт сонсч байсан. Тэгээд хэрвээ Монголд та нар хүсчихвэл би яг арай илүү тийм ээ. Арай илүү нөгөө юу яагаад өгч бас чадна. Арай илүү дэлгэрэнгүй бас ухаж өгж байгаа бас бичлэг хийгээд оруулаад өгч чадна. За тэгэхээр ерөнхийдөө би нэг нөгөө монголчууд дүрийг амьхадаа ингээд тодруулж өөрөө тоглох гэж үзсэн гэсэн шүү дээ. Тэгээд би ерөнхийдөө жоо тиймэрхүү дүр хийж үзсэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо би энэ дээр яаж байгаа юм гэхээр энэ бол цэвэр банкар. Одоо миний хасар басар гэсэн энэ хоёр нохоо байгаа шүү дээ. А энэ миний хасар нь биш юм. Энэ нүдэндээ цахилгаантай нохоо. Би хасар басраа дагуулсан. Яг төстөл чадвартай. Гэтэ би басрыг нь дагуулсан. Басрыгаа дагуулнаа. Энэ. Одоо та нэрийг нь харж байгаа ингээ басар гэж байгаа үстэй тий? Басар. Энэ нэрийг харах юм бол одоо хасар гэж байгаа. Хасар гэж байгаа үстэй. Басар, хасар. За тэгэхээр би ингээд яг нэг ийм хасар басар гэдэг ингээд хоёр нохоо дагуулад тэгээд ерөнхийдөө одоо нохоондоо дайлт хийх юм бол ингээд хоол өгчдөг байгаа. Энэ хоолыг өгчлөөр яадгүй гэхээр миний энэ хоёр нохоо байгаа штэ. Хоёулаа хүчрхэг болдог. Нэг хэдэн секундын турш. Дэжүү хүчрхэг болчдөг байгаа. Тэгээд бас дээрэс нь жоохон нисдэг морио овнаад ингээ явах нь жоохон монголчууд уу тэгээ өөрөө адж байгаа хаантар буюу анчин мэрэгчлээ штэ энэ чинь одоо тийм ээ. Тэгээд нэг иймэрхүү байдлаар тоглол ерөнхийдөө ямар ч санаж энэ бол миний ерөнхийдөө хийсэн одоо нохоо биш Монгол дүр гэх үтэй одоо монголчууд чинь морин дээр суугаад явдаг байсан шүү дээ тийм үү. Нөө бүгшний эзний зохиолыг зохиож байгаа хүмүүс л ерөнхийдөө чон дээр суудаг болгоод бүгшний эзнийг ерөнхийдөө нэг иймэрхүү болгоод ингээ хийцэн болохоос шүү тийм ээ. Түнши монголчууд бол ерөнхийдөө морин дээр суудаг байсан. Тэгэхээр би яг үзэгчдээс ийм чон авсан дээр нэг бүргэд нэг шонхроо ч юм уу айлсвал нэг нохоогоо ч юм уу ингээд багэр нохоогоо ч юм уу ингээд дагуулаа явсан дээр та юу гэж бодож байна хариулаарай гэж би өөртөө хүсье. За тэгээд энэ үргээд юм бичлэг өндөрлөё. Өнөөдөр 2025 оны 4 сарын 3 шөнийн 1 цаг 30 минут болж байна. Дөнгөж одоо 4 сарын 3 руу шижээд 1 цаг өнгөрч байна. За тэгээд энэ хүрээд энэ бичлэг өндөрлөё.